манай Сэлэнг аймаг бол эрүүл мэндийн салбарт маань тэр 1500 орчим эмч эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажилтнууд ажилладаг. Түүн дотроос бол 500 орчим хүн бол совилогч дунд мэргэжилтэнгүүд 300 гаруй хүн бол эмч мэргэжилтэнгүүд байдаг юм а. Ер нь манай анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр хүний нөөцийн асуудал бол 90 гаруй хувьтай шийдэгдсэн байгаа. Лавлгаа шатны эмнэлгүүд дээр бол бас харьцангуй мэрэгжлийн эмчнэр дутагдaltaй байгаа талууд байгаа. Гэхдээ бид бол энийг өнөөдрийн бодлогын хүрээнд тэр тэтгэврт гарсан эмчнэр хуучин туршлагатай эмчнэраараа нөхөд ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Совилогч дунд мэргэжилтний хувьд ер нь Монгол улсын хэмжээнд дутагдaltaй байгаа. Харин манай Сэлэнг аймгийн хувьд бол нэг эмчид 1.5 совилогч оногдох юм юутайгаа. Ер нь бол Монгол улсын хэмжээнд манай зорилт бол нэгийг харьцах нь 2 гэж байгаа. Тэгэхээр биднес харьцангуй эннийхээ биелүүлж ажиллахад дөхөм бас бусад үйл ажиллагаануудыг зохион байгуулад ажиллаж байгаа. Ер нь орон нутагт хүний нөөцийн асуудлыг тогтвор суршилтай байлгахын тулд хамгийн нэгдүгээрт орон байрны асуудал, нийгмийн асуудал, юуны тэтгэмжийн асуудал, цалингийн асуудал, мэдээж хэрэг хамт олон хүлээж авж байгаа хамт олонны уур амьсгалын асуудал гэх мэтлэнгээр ингээд олон асуудлууд байгаа. Манай Сэлэнг аймгийн хувьд аймгийн үеийн засаг дарга нарын маань бодлого зөв бодлого шийдвэрээс айлын төрийн албан хаагчийн орон сууц гэдгийг барьж байгуулад тэрэн дотроо эмч эмнэлгийн мэргэжилтэн 18-19 хүнийг тэнд оруулсан байгаа. Энэ хүүгүй урьдчилгаагүй ийм нийгмийн асуудлын шийдсэн их том жишээ байж байгаа. Сум орон нутагт бол орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн төвийн хамт олонгууд маань 8 эрүүл мэндийн төв дээр 2 айлын орон сууцыг өөрсдийн хүчээрээ барьж байгуулад ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Иймээс ч манай хүний нөөцийн асуудал харьцангуй бага гайгүй байгаа.